Сайн байцгаана уу? Шинжлэх ухаан таны мэдхүйн одмон дөрсөв үзэг сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Кино түүх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн одмон дөрсөв, NTV телевиз, одмон дөр радио 83.3 107 гэсэн хос толгойноор хүлээн авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ ураатай Төлөө шүү. За мөн Invision компани дэмжиж ажиллаж байна. За студид Цэнгэл баяр инх батнаар бэлэн боллоо. Өдрийн мэнд. Өдрийн мэнд Цэнгэлээ. Өдрийн мэнд. За 1999 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод за миний бодлоор бол гадаад хэргийн яам юм шиг байна. Бичлэгэн дээр болохоор Улаанбаатар зочд бодол гэж гараад байгаа байхгүй юу. Гэхдээ гадаад хэргийн яамны виз мэдүүлэх хүлээлгийн өрөөнд за монголчуудын маш сайн таньдаг нэгэн дэлхийн супер од сууж исэн. Тэр хүн бол хөөхөн хүүхэн киногоороо дэлхийг байлдан дагуулж байсан бүхний хайртай биеэ үнэлэгч Жулия Робертс байсан. За тэрээр Монгол улсад баримтат киноны ажлаар ирсэн байгаа нь энэ. За ер нь манай улсад одоо яг эд мандаж одоо бадарч байгаа яг жинхэнэ од болсон үедээ ирсэн одод бол ер нь ховор байдаг. За сүүл Dwight Howard гэдэг сагсчин ирсэн баг. За тэгвэл тэдгээр оддын анхдагч болж одоо энэ бүсгүй Монголд анх удаа ирсэн байгаа нь энэ. За тэгвэл энэ бүсгүй ямар замнал, ямар саад бэрхшээлийг давж туулж энэ од болсон. За манай оронд ямар юм хийж явсан талаар түүхийг за өнөөдөр хоёлаа өгүүлэх юм. За Жулия Робертс маань жүжигчний гэр бүлээс гаралтай. За түүний аав ээж нь нэгэн жүжигийн тоглолтын дээр анх танилцж байсан юм байна. За тэд жүжигчнээс гадна бас кино зохиолчоор ажилладаг ийм хүмүүс байсан. За тэд Атланта хотод амьдарч тэндээ хүүхдүүдэд зориулсан жүжигчний болон зохиолчийн сургууль ажилуулдаг байсан гэнэ. Одоо ер нь сургуулийн төв гэсэн үг. За тэр сургуульд нь олон хүүхд суралцдаг байсан дотор хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч, уран илтгэгч Мартин Лютер Кингийн хүүхдүүд бас суралцдаг байсан юм байна. За тухайн үед өнгөт арьст хүүхдүүд иймэрхүү сургалт суралцах нь ер нь ховор. Цагаан арьстай хүүхдтэй хамт өнгөт арьстай хүүхд суралцах ёсгүй ийм үе байсан. Сургуулиуд ч ер нь авдаггүй. Маш хэцүү дайрсан хүний үзэл маш ер нь бол дээшээ. Ийм үе. За тэгвэл манай хоёр Жулия Робертс аавч хоёр нь тэдний хүүхдүүдийг сургаад ер нь тэр Мартин Лютер Кинг, Корета баха Кинг хоёртой нэг найзууд их дотн илгэмсэг тийм одоо харилцаатай байсан юм байна. За сургууль нь хэдийн амжилттай олон хүүхд сурдаг байсан ч гэсэн орлого тийм ч сайн байгаагүй гинэ. Санхүүгийн асуудлаас болоод 3 дахь хүүхдэд төрүүлэх зардал байгаагүй гэж байна. Эхний 2 хүүхэд нь гарцсан. Тэгэхээр 3 дахь хүүхдээ гарах гэсэн эмнэлгийн зардал байдаг. За үүнийг нь мэдсэн Мартин Лютер Кингийн эхнэр Корета манай хоёрт туслаад за тэг хүүхдэд төрүүлэх зардлыг нь төлж өгсөн байна. За тэгвэл тэр гарсан хүүхэд нь одоо бидний ярих Жулия Робертс юм. Хөөх. Санам түүх байгаа ч тийм ээ. За энэ гэр бүл одоо ингээ 3 хүүхэдтэй. За бүгдээрээ жүжигчин болсон. Том ах Эрик нь одоо ер нь нэлийн алдартай юм жүжигчин байна. Энэ хуучны нэлийн олон киноноос бид түүнийг олж хардаг. За сүүлд гэх юм бол Dark Knight дээр нэг мобийн гэмт хэргийн бүлэглэлийн толгойгч болцсон явчихдаг. За аав ээж нь урлагт үнэхээр хайртай. За тэдний холбож байгаа ганц зүйл нь урлаг байсан юм байна. Аав ээж нь. Гэтэ сайн мөнгө олж чадахгүйгаасаа болоод өөр ажил хийцгээе шийдээд сургуулаа хаагаад өөр ажил хийцгээсэн. Ээж нэг компанид нарийн бичиг болсон бол аав нь тоос сорогч зардаг юм борлуулагч болж хувирсан байна. Гэтэл ажлаа сольсон энэ үйл явдал нь тэдний гэр бүлийг бүрэн сүрүүлсэн гэж хэлж болно. Аав ээж нь хоорондоо юм ярихаа болсон. За ярихаараа өмнө гоё урлаг ярилцаал ингээл гэртээ аз жаргалтай байдаг гэсэн бол одоо ярихаараа л одоо хэрүүл хийдэг болсон орно. Ашигчаал ойролцоцоогоол ер нь л таарч тохирохгүй болсон гэсэн үг. За ээж нь ингээд ууж эхэлсэн бол аав нь ер нь гэрийнхээ идэвхрэнгийг зарж эхэлсэн баг. Одоо хэдий ажил хийж байгаа ч гэсэн бас мөнгө дутууч гэдэг юм уу те. Тэр мөнгөөр юу ч хийдэг байсан юм басаа мэдэхгүй баг. Ээж нь бүр өөрийнхөө хормын даашинзыг заруулахгүйгээд шатаасан гэж байна. Ер нь үнд хүрж болох бүх зүйлийг аав нь зарсан гэдэг юм л. Тэгээ нөө даашин заа шатааж явахдаа мэдээж ээж нь сөхтөө байсан байна. Нөхөр нь орой ирсэн чинь эхнэр нь ингээд маш том гал өртөцсөн. Арын хашаанда. Тэгээ галын хайчуд ингээд байж байгаа байхгүй. Хөл дээрээ тогтож ятан байсан гэдэг юм. Сөхтөө. За ингээд шууд эмнэлэг твтүүлсэн юм. Эмнэлэг 7 хоног твтэж гарч ирэхдээ нөхрөөсөө салахаар бүр мөсөн шийтчихэд гарч ирсэн юм байна. Энэ үед Жулия Робертс дөнгөж 4 настай байсан юм. За эцэгийнхэн салснаас 1 жилийн дараа Жулия баг сургуульд орсон. За хичээл тараад түүнийг харах хөнгө учир ерөөхдөө ганцаараа л байж идэг байсан юм байна. Йоо,
Айгуу жаах хөвгт шүү дээ уг нь. Тий. За тэгээд ууддгүү яадгүү одоо гудамжны нохотой их тоглолдог гинэ. Ямар ч гэртээ төвжигддэггүй байсан юм байна. Гадаа байж идэг. За гудамжны нохотой их тоглолдог. За тэднийг дагаал гүйчдэг ийм хөвгт байсан гинэ. За ер нь шүү дээ тий. Малын эмч жүжигчин болохоос өмнө малын эмч болно гэж мөрөөддөг байсан юм. За амтын их хайрлж за ийлэх эрхлүүлэх их дуртай. За гэтэл малын эмч гэдэг хүн чинь амтныг эмчлэхээс гадна бас эмчилгээгүй болсон найдваргүй амьтдыг унтуулах ёстой гэдгийг мэдээд тэгээд ер нь энэ мөрөөдлөө хайсан юм. Хэцүү шүү дээ тий. Амт унтуулна гэдэг чинь. Зүгээр л эрхлүүлээл хайрлал явж ийгээд хизээч хайрлаж болно шүү дээ тий. Заавал эмч болно гэсэн алба байхгүй. За хэдий нөхрөөсөө салсан ч гэсэн түүний ээж нь архинаас гарсан хүн. Харин шинэ нөхөртэй болсон гинэ. Шинэ нөхөр нь ашиг сонирхол нэгтэй нэг нөхөр байсан юм. Юу гэсэн үг вэ? Уудаг хүн гэсэн үг. За хойлоо нийлж аваад ууж өгнө. За шинэ нөхөр нь их догшин. Тэгээд агсан. За ээж нь Бети гэдэг байхгүй. Бетигийн 3 хүүхдийг их зоддог, дээрлэгдэг. За ялангуяа хамгийн том хүү болох Эрикийн их дээрлэгдэг байсан юм. Эрик чинь Жулиагаас 11 ах байхгүй. Тэгэхээр одоо 15 настай хүүхэд гэсэн үг. Тэгэхээр 15 настай хүүхэд чинь жоохон том болцсон. Тэгээд цодход яах ч хөө гэдэг үгнээс нэлээд дээрлэгдэг байсан юм. За ингээд арга буюу хүүгээ аав руу явуулсан гинэ. Аав нь уг нь бол 3 хүүхдээ авах гэж их үтсэн. Их хичээсэн юм байна. Ээжтэй шүүхтэлцэл бүх юм болдог шүү дээ, тийм. Эднийг чинь 1971 онд салах өргөдлөөгөө 72 онд салдаг байхгүй юу? Тэгэхээр тэр хооронд бол хүүхдээ хэн авах уу гэж шүүх үйл ажиллагаа явсан гэсэн үг. Аав нь хүүхдүүдтэй бол ухаангүй хайртай, маш хайртай байсан юм билээ. За гэхдээ ээж нь нөгөөг өөр дээр авсан юм байна. За хойд аавын гар дээр хэцүү амьдрал туулж байсан. Одоо Жюли Робертс маань 9 насны төрсөн өдрөөрөө аавыгаа хор тавтараар үхэж байгааг анх мэдсэн юм байна. За мэдээж энэ мэдээг сонсоод маш их цочролд орсон. Аавыгаа нас марсны дараа ч гэсэн Жюли түүнийг өөрийг нь диваажингаас харж байгаа гэж боддог байсан гинэ. Одоо ч гэсэн тэгж боддог юм шиг. За тэг өөрийг нь харж хамгаалдаг, амжилтанд хүрснээр нь бахархдаг, амжилтанд хүрэхэд нь тусалсан гэж боддог юм. За дунд сургуульд орсон. За энэ үед их чинь их үзэсгэлэнтэй байсан тул жоохон алтар нэртэй. Их чинь 2 яар хичээлээд. За харин манай хүн үеийнхнээсээ хит өндөр. За тэг болох ив хагуу хөдөлгөөнтэй. За тэгээд шүдэн юм жоохон тэгш бус. Том тэгээд их тэгш бус орсгоо энэ төр ийм өдөө шүттэй. Тэгэл нэг хамаг шүдэ гаргаад ярзаатал сайхан юм шүү дээ. Тэгээд түүнийг шүдэт гэж хоцолдог. Тэгээд дээрлэгдэг. Ер нь хүн амьтанд тоодгүй нэг зайгаа авсан байдалтай ийм хөвгт байсан гинэ. За энэ очиндоо их дургу. За шоолуулаад л найл руу арин цэврөөр очиод уйлдаг. Багын дорсомж ийм гинэ. За ядаж яхад нөө хамт байх хэвээр гэр бүлийнх нь хамт байхгүй. Их ч нод гээл тэгээд Жюли Робертсыг нэг таахгүй. Ах нь аавтай амьдрахаа явцсан. Нэг аавх нь амьдарч байгаа хотод амьдарч байгаа. Тэгээд аав нас орцсон. Ээжинтийн дуугаад байдаг. Ер нь бол Жюли Робертс нэлийн ганцаарддаг байсан юм байна л да. За харин том ах нь хаяа эднийхээр зочлоод Жюлиатай их дотно тэрний өхөөртж юу яадаг аргаддаг байсан гинэ. За миний төвд юу гэдэг те яг л том ах ямар байх хэвээр тэрэн шиг дүүгдээ ингэж хань болдог байсан юм. За ийм ахтаадаа өөрийгөө маш их хацтай гэж боддог байсан. Аав ээж нь салахад за аав нь өнгөрөхөд ер нь хэцүү үеүүдэд ер нь тэр шоолуулж яхад ах нь л хань болдог байсан гэж дурсдаг юм бэл. За аавыгаа өнгөрөхөд ганц тайвшрал байсан ах нь хажууд нь байсан тул их тайвширдаг байсан гэнэ. Тэрнээс биш бол ер нь нэлийн хэцүү байсан юм байна. За харин Жулия том болохын хэрээр их үзэсгэлэнтэй болж байсан. За нөгөө шүднүүд нь тэгшрээд эмх цэгцтэй болсон байна. За түүний шоолдог байсан хөвгүүд одоо харин түүнд дурлах болсон гэнэ. Жюли Робертс Walt Whitman гэж хүний бичсэн Leaves of Grass гэдэг номонд их дуртай. За энэ номоо байнга уншдаг. Энэ нэг юм шүлгийн төвөр байхгүй. Тэгээ одоо ч гэсэн энэ номтойгоо байнга хамт явж идэг. Энэ яг нэг ширээний ном гэж байдаг шүү дээ. Тэр шиг өврийн ном нь байсан. Яг. Тэ. За энэ ном нь түүнийг жүжигчин болоход их нөлөөлсөн. Тэгээд багаас ангил жүжигчин болно гэж мөрөөдөл. Ариун цэврийн өрөөнд ороод шампунь аваад Оскар авчлаа гэж жүжиглээл.
Тэгэл хэл хөвгөө бэлдээл ингээл хэл хөвгөө хилээл те бүр ингэж мөрөдч та жүжигчин болсон ийм хүүхэд байсан юм байна. За харин ахлах сургуулаа төгсөөд манай хүн 2 жил малын эмчээр ажилласан баг. За энэ үедээ нөгөө унтуулах ёстой гэдгийг анх олж мэдсэн байхгүй юу. За тэгээд за ер нь болъё доо гэд энэ одоо малын эмч гэдэг юм аа бүрэн хайсан баг. За ингээд нөгөө малын эмч хайцсан юм чинь сургуулаа бас хайчиж байгаа байхгүй. Тийм ба штэ. Тийм. За энэ үед штэ те Жулия Робертс ах нь жүжигчнэр ажиллаад овоо гайгүй нэр хүндтэй болсон. Бас хэд хэдэн дүр авцсан. Гажгүй сайхан карьертай болсон байж ирсэн юм. За ингээд ахыгаа дагаад дуурайгаад би ерөөс жүжигчин болохоор шийдлээ. Ингээд 19 наснда Жулия Робертс цуглуулсан цөөхөн хэдэн доллар аваад Нью-Йоркийг дайлаар мартахаар очиж байгаа юм. За ил хамтран ажиллаж танилцуулъя. За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинээрээ Түлээ шүү маань дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр Түлээ шүү бидэнд ямар шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна вэ гэхээр маш олон төрлийн үр агуулсан бүхэл бүрийн гурилаар хийсэн. За одоо хулууны үр, наран цэцгийн үр, гүнжтийн үр, хуших самар, алмонд самар, цангис жимс. Одоо энэ олон баялаг орцтой хэрнээ уургийн агуулмж өндөртэй, эрүүл мэндэд маш тустай ийм талхнуудыг бидэнд санал болгож байгаа. За high protein daily nuts bread, за нэг юм багетер хуурт. За тэгээд бүрийн нэг юм хатуу шарцсан юм шиг талах байдаг шүү дээ тий. Тост. Тийм одоо бүр ингээд таг хатуу. За тийм юм жигнэмэг шиг. За энэ бол өглөөний цайнд бас маш тохиромжтой. Дээрээс нь бүр хулууны үр, наран цэцгийн үр, гүнжтийн үр, хуших самар, алмонд самар, цангис жимсний агуулмжтай. За бүр ингээд харахад бүр маш баялаг орцтой хэрнээ бүхэл бүрийн гурилаар хийгдсэн. За эрүүл мэндэд анхаарж байгаа. За жингээ барихыг хүсэж байгаа одоо эсвэл хасахыг хүсэж байгаа хүмүүс манаас энэ бүхэл бүрийн талхнуудыг сонгож хэрэглэхэд тохиромжтой байх. За grain bread гэдээ бас байна. За энэ талхч гэсэн яг л адилхан дээр дурдсан шиг одоо маш их уургийн агуулмжтай үр ашигтай одоо үр жимсээр баялаг ийм талхнуудыг санал болгож байгаа шүү. За дээрэс нь одоо өмнө нэвтрүүлгүүд дээр танилцуулж исэн одоо косон сэндвич байгаа. За энэ сэндвич маань бол тослог гэхдээ дотроо одоо нөгөө бяслагтай юу юутай лээ. За тэжээллэг өглөө болгон ерөөс өдрийн хоолнд ч юм уу яг тохирохоор за хөнгөө хооллыг гэж байгаа бол өдөр идчихэд барыг зүгээр юм билээ те. За тишүү брэд байна. Нөгөө 32 давхар салфетик хуулардаг шиг гэдэг байгаа. За энэ талах маань бас байна. За энэ мэтэр Түлээ шүү маань бидэнд маш эрүүл дээрэс нь маш стандартын дагуу хийсэн бүтээгдэхүүнүүдийг өдөр бүр шинээр нь танилцуулдаг. Тэгээ Түлээ шүүгийн бүх салбаруудаар ороод шинэ бүтээгдэхүүнүүдтэй танилцаж болно. Дээрэс нь Facebook-ээр нь ч юм ороод лавлж асууж болно. Тэгээд өдөр бүр бидэнд маш гайхалтай бүтээгдэхүүн санал болгодог Түлээ шүүтэй баярлалаа. За баярлалаа. Шүлээ залихгүй гэж их л төвчих юм да. Тэгээд чадахгүй юм да нэрээ. Найзнаас идж үзээгүй тулдаа баг залглаа. Үзний эднэр энэ талханд бүр яг таалагдаад байгаа. За 19 настай Жулия Робертс Нью-Йорк руу ингээд явж байгаа юм. За очиод шууд жүжигчин болчихно гэж юу байх вэ те? Юу ах вэ? Тий. Амьдрахын тулд янз бүрийн ажил хийж байсан байна. За худалдагч хийдэг байсан, зармиг зардаг байсан. Ер нь худалдааны салбарт хүч үзэж эхэлсэн гинэ. Харин төд удалгүй нэгэн загварын агентлагт бүртгүүлж чадсан юм байна. Нэлээд өндөр шүү дээ манай хүн чинь те. За тэндээ сурч ажиллахын зэрэгцээ жүжигчний сургалтанд ч гэсэн явж эхэлсэн. За тэндээ бас авьяастай байсан болов киноны шалгаруултуудад бас очиж эхэлсэн байна. За харин түнд өмнөд нутгийн аялал нь дүр авахт нь саад болж исэн гэнэ. Тийм аялахтаа ярьдаг хүүхэд байсан юм байна. За ингээл чиний аялах болохгүй нэгээл хасагтаад байдаг гэсэн гэнэ. За тэнгууд нь аялгаа засаж за мөн сайн ярьж сурах гэж багш хүртэл хөсөлж авсан байна. Тэр юм нэлийн хичээнгүй тийм хүүхэд байсан байгаа тийм. За нэрд гарсныхаа дараа тэр шалгаруултуудаас хасагдж байсандаа одоо баярлаад барахгүй. За мөнгө болохын тулд юунд чамаагүй тоглоход бэлэн байсан үе. Зарим нэг нь өстө бүтэхгүй төслөөд байсан. За хэрв намайг тэнд сонгоод би тэнд тоглолцсон бол өдид ийм юм тоглолоод явж байлаа шүү дээ гэж ярих байсан болов гэж дурсан байгаа. Сильвестр Сталлоне Томоны кино тоглолдог байсан гэдэг шиг. Тийм. Ер нь баг хард орсомж болох байсан байл гэж байна тийм. Тийм дүрч байсан гэж үгсэхгүй тийм ээ. За нэгч дүр авч чадахгүй. За жүжигчний сургалтанд суучихсан. Одоо ер нь яриа хэлээ засцсан ингээд хичээгээд байгаа жүжигчин болох гээд мөрөөдөд байгаа дүүгээ хараад ахын түүний нэг өдөр дуудсан баг. Чи Лос Анжелест хүрээд ирээ. Би одоо оролцох байгаа шинэ төсөлтөө чам нэг дүр аваад өгье гэдэг. Тэгээд энийг сонсон Жулия Робертс хуяа алгатаал
Лос Анжелес руу ниссэн баг. За манай хүн очингуудаа шалгаруулалтанд ч ороогүй. Яа тэгэхээр Julia Roberts санал болгосон дүр нь Julia Roberts орох дүр нь нөгөө ах Эрикийн дүүгийн дүр байхгүй юу? Тэгэхээр ах дүү хоёрыг ах дүү болгож тоглуулахаас өөр илүү юм юу аах вэ, тийм ээ? Яста. Тийм. За ингээд нэг их ч үг хэлдэггүй ер нь ингээд яг хажууд ингээд байж байгаа нэг тийм дүр анх удаа авч байгаа юм. За ингээд киногоо анх нээлтийг үзэж байгаа. Гэтэ энэ чинь хэдэн онд 87 онд зураг авалтсан болоод 89 онд гардаг гэдэг үлээ. Оо ямар удаж гарсан юм бэ? Тий. Тэр 89 онд гарахаас өмнө манай очим бас ганц 2 кино тоглолцсон байж байгаа. Тэгсэн чинь хамгийн анхныхаа киног үзээгүй л байгаа байхгүй. Бичлэгийн ч үзээгүй. 89 онд анх киногоо үзчихэд би энэ киноны бүх улбарыг худалдаж аваад шатаач гэнсэн гэж бодсон гинэ. Ярэ нэг л таалагдахгүй бүр нэг аялга маялга норж ирээд бүр сонирхол болсон юм шиг байна. 89 онд л хүн өөрчлөгдөж идэг уг нь тий. Өөрөө их голонгой байсан гинэ. За харин Холливуд өөр бодолтой байсан. Нэгэн шинэ авиаслог охин гарч ирснийг хүмүүс олж харсан байна. Продюсерууд болоод найруулагчд. За дүр авч чадахгүй байсан хүн жилийн дараа гэхэд л 2 ч төсөлд зэрэг оролцож эхэлсэн. За эхнийх нь Satisfaction гэдэг кино байсан бол хоёр дахь нь Mystical Pizza гэдэг нэртэй. За түүнийг ер нь анх гэж алдар нэрт гаргасан ийм кино юм. Бас сонир нэртэй байцтай. Нууцлаг пицца гэдэг нэртэй. За энэ нууцлаг пицца гэдэг кинонд сонгогдсон бас лазтай тохиолдлоор ахтайгаа хамт Лос Анжелесийн гудамжаар тэнжижсэн чинь ахын найз гэдэг нэг агент залуу авалж хараад Жюлиет бараг дурлсан гинэ. Тэнгүүтээ чи миний одоо хийж байгаа шинэ кинонд шалгаруултанд орооч гэж ураад тэгэд манай хүн анх шалгаруултанд очсон юм бэл. За гэтэл эхний шалгаруултанд сансандаа хүртэл болсонгүй. За ер нь өөрийгөө бараг л хасагдана гэдгийг мэдчихсэн гэнэ. Маш их сандарсан. За сандарсандаа болоо сайн ярьж чадаагүй. Нөгөө уян унган аялган гарч ирээд ер нь л өөрийгөө хасагдчихлаа гэдгийг яг мэдсэн гэж. Тэгэхэд харин Julia Roberts их зөрөгтэй байсан. Шууд нэг шалгаруултын найруулагч дээр очиод би та нар намайг сонгохгүй би мэдчихэв. Би гэтээ энэ төсөлд оролцохыг үнэхээр хүсэж байна. Миний яг юу болохгүй байсныг та надад хэлээд өгөөч гэв. Эн чинь баргийн гэхгүй маш их зөрөг шаардсан үйлдэл байхгүй. Ямар ир зөрөгтэй. Тэгэд хэлэхээр нь засах гэдэг шүү дээ тий. Тэгэл ч би гуйж ийн гэлс ярьж гэрсэн гэнэ. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй нь тайлбарлаж өгсөн гэж байна. Энэ бас л хуур шүү тий. Хэдэн мянган жүжигчин байж ах чинь заавал энэ тайлбарлаж өгөөд болохгүй хүнийг дахиж авчирна гэдэг бол цаг мөнгөний гарц байхгүй. Тэгсэн чинь нөгөөтг нь тайлбарлаж өгч байгаа. Яа тэгэхээр Жулиагийн жүжиглэлт бас сэтгэл хөдлөж ийсэн гинэ. Бас дэжгүй гэж бодсон. За чи хэл яриач юм болохгүй байна. За дээрэс нь манай энэ киноны дүр нь Португал гаралтай хүн юм аа. Тэгэхээр үс нь юм хүрэн өнгөтэй байх хэвээр. Хүрэн хар байх хэвээр. Чиний үс шар байна гэдэг. Дийний сонсон Julia Roberts шууд дэлгүүр очиод будаг аваад хямдхан будгаар үсээ бутцсан. Тэгэд дараагийн шалгаруулалтын дээр очихдоо харин алж хийсэн юм шиг. За дараагийн шалгаруулалтын дээр найруулагч өөрөө суусан гинэ. За гэтэл юу яасан юм бэ? Алж чадаагүй юм байна. За. Юунд найруулагч таалагдсан гэхээр Julia Roberts амар сандраацсан гинэ. Хямдхан өнгөөр будгаар бутцсан. Тэгээд нэг залуутай хүнсэлцэх хэвээр хэсэг байж идэг. Тэгсэн чинь нөгөө залуу нь ингээл бүсэнд нь гараа өргөнгөд яа нэг будагч нь энэ гарын будаг болгочих юм шиг. Тэгээд чигт найруулагч хараад идэг. Тэг чинь ямар хэцүү юм болоод байна гэж сандарч гарсан гинэ. Тэгсэн чинь тэр сандарч байгаа гарцсан найруулагч таалагдсан гинэ. Тэгээд за энэ ста гоё харцтай юм байна. Julia Roberts-ийн надад таалагддаг хамгийн гоё харц нь уйлж яхад. Сэн юмд дуртай. За ингээд энэ Mystic Pizza гэдэг бол 1988 он байна. За киноч дэлгэцэнд гарсан. За тэр киног нь 20 дугаар зуун Fox-ийн нэгэн продюсер болж үзээд манай хүнийг шууд хайж болсон байна. Энэ охин од болох хэвээр. Од болно гэдгийг мэдсэн. Ингээд шууд төлөөлөгчтэй холбогдоод би танаа үйлчлүүлэгчтэй хамтарч ажилламаар байна. Тэр ихтэй шууд од болно гэж шууд хэлсэн байна. За ингээд яг алж эхлэхэндээ одоо ингээд 20 дугаар зуунч намайг харчлаа гэд дараагийн кино төсөл авчаад уншихын даван дээр хүн дээр өвцсөн. Халуураад болохгүй. Бүр хэвтэрт орсон байна. За энэ үед нь харин түүнийг асархаар ээж дүү хоёр нь дүү гэдэг нь юу юм шүү?
дахиад төрсөн юм байна тийм. Согтуу шүү дээ. Тэр согтуугаас нэг хүүхэдтэй болсон байхгүй. Тэгээд энэ дүүдээ маш их хайртай. Тийм болохоор тэр нөгөө тэр архичин авахад талаар нэг муу юм хэлдэг юм билээ. Гэтэ нэг харамсалтай юм дүүн 2014 онд илүү болохгүй юм хэрглэж байгаа. Тэгээд нас урсан юм. За ямар ч байсан ээж дүү хоёр ингээд түүнийг асархаар Лос Анжелест ирж байгаа юм. Ээж нь харин нөгөө муу зуршлаа хайсан юм шиг. Жулиа Робертсыг маш сайхан асраа. Тэгээд сүүлд ингээд дандаа хамт байж байгаа тийм зур бичлэг зөндөө байдаг байхгүй. За ямар ч байсан дээрцсэн. Тэгээд нөгөө зохиолоо уншиж үзсэн баг. За энэ хэсэг тэмдэглэж харах нь дөө. За угаасаа манай хүнийг хараад тухайн дүрийг санал болгоцсон байж байгаа шүү дээ. Ингээд шууд манай хүн чинь за энэ дүрд тоглоё гэж сонгогдсон баг. Энэ кинон Steel Magnolias гэдэг нэртэй. Энэ киноны дүр нь чихрийн шижин өвчнөд жирэмсэн эмэгтэй дүр байхгүй. За Хүүхдээ гаргах юм бол амь насаа ч алдчих болцсохгүй байгаа. Им хэцүү сонголтын ирмэгдээр ирсэн ийм бүсгүн дүр. Ер нь бол энэ хүний Julia Roberts-ийн бараг 3 4 дүр нь байна үү те эхнээсээ. тийм байна. Шууд ийм хүнд дүр авч эхэлж байгаа байхгүй. Чин тэгээд нэг хүүхдээ гаргахаар шийддэг ч үлээ чинь маш үнэ. Аюу тоглолттой дүр юм те. Тийм. За ингээд ийм хүнд дүр авчиж байгаа. Энэ киног ер нь шүү дээ те Оскар зориулсан гэж хэлж болно. Хүний яг хэцүү сонголтын талаар, нийгмийн байр суурийн талаар ер нь тийм хүчтэй мессеж өгөх зорилготой юм кино байхгүй. Оскарт ер нь нэлээд өндөр урдуур тавих болов гэдэг ийм хүлээлттэй байсан кинон ганцхан төрөлнөр дэвшсэн. Тэр нь шилдэг эмэгтэй туслах дүр Julia Roberts байхгүй. Вау. За энэ дээр мэдээж Оскар авч чадаагүй алдсан. За хэдий Оскар авч чадаагүй ч алтан бөмбөрцгийг харин хүртэж чадсан байна. Шилдэг туслах дүрээр. Яста 4 5 дахь киногаараа. Тий. За жүжигчин болоод хэдхэн жил болж байгаа хүн шүү дээ. За шууд л Оскар нэр дэвшээд эхэлсэн гэхээр түүнд авиас бол бүр хангалттай байсан эндээс харагдаж байгаа. За ингээд алдар нэр нь Hollywood донд хаасайг түүж ирсэн. Америкт бол ер нь түүнийг мэддэг болчиход байгаа. За харин дэлхийн од болоход түүнд нэг их хугацаа шаарддаг. 1990 онд найруулагч Гэри Маршал гэдэг хүн нэгэн шин төслөө эхлүүлсэн тэрийгэ хийх гэж үүлэн үзчихсэн үе ингэнэ. Студиэс түүний энэ кинонд баталж өгсөн төсөв нь маш бага. Тэгсэн чинь ядж байгаад кино зохиолын ингээ харахаар яг тийм од болцсон хүнийг тоглуулах нь тохиромжтой гэж бодцсон. Тэгээ од болсон хүнийг тоглуулах чинь нийлээ. Зардал тэр мөнгө хэрэг мөнгө юу болох вэ те? Тийм. Тэгээ гол дүрийн эрэгтэй эмэгтэй хоёуланг нь олоогүй байж идэг. Ингээд гол дүрийн эмэгтэйгээ 3 сар хайсан гэж. Зураг авах хугацаа нь болцсон. Эсвэл бүр нэг хоолойнд нутаг тулгцсан л байж исэн юм байна. За гэтэл нэг өдөр Julia Roberts шалгаруултанд орж ирсэн гэнэ. Найруулагч түүнийг анхаарад л нэг л өөр дур булаам тийм илгэмсэг сайхан нэмсгэлтэй хөөрхөн хүүхэн байна. Хөөрхөн бүсгүй байна гэж олж харсан ба. Шалгаруулт дээр Julia-гийн инээд цаанаасаа л жинхнээ мэдрэгдэжсэн гэнэ. Тийм жүжиглэлт байхгүй. Муухай инээдэг штэ нэг тас гээл тэрийг хараад өөр айгүй гоё санагдсан гэж. За ингээд хөөрхөн хүүхэн гэдэг кинонд манай хүнийг сонгож байгаа юм. Харин гол дүрийн эрэхтэд Ричард Гирийг сонгож байгаа. Ричард Гир анх Julia Roberts-тай уулзсан юм байна. Тэгээ тэр хоёр бүр ингээд анханасаа л ингээд бие биендээ маш гоё илгэмсэг шууд ингээд найзууд болчдөг шүү дээ. Тийм болцсон. Тэгсэн чинь Ричард Гир би энэ дүрийг ер нь авах бодлого байна гэд. Тэгээ шууд хажууд нь продюсертай нуцаар ирсэн гинэ. Би татгалзаж чинь гэж хэлэхээс өмнө Julia Roberts-ыг тэмдэглэл бичээд яг хажууд нь нуцаар ирж байгаа шүү дээ. Please say yes. Тийм гэд хэлчихэлтэй гэд тэмдэглэлээ үзүүлсэн чинь Ричард Гир зөвшөөрсөн баг. За энэ хоёр маань сайн найзууд болсон. 18 насны зүрхтэй хүмүүс юм. Гир бол 40 настай, Julia Roberts 22 настай байсан. За энэ кино бүх цаг үеийн хамгийн шилдэг романтик инээдмийн кинонуудын нэг. За аз жаргалтай төгсдөг ер нь хөөрхөн кино. Гэтэл кино зохиол анх өөр нэртэй байсан. Ер нь шал өөр байсан юм байна. Гол дүрийн хоёрын хооронд романтик харилцаа байхгүй. Зүгээр хоёр нийгмийн төлөөллийн харилцааг харуулах зорилготой ийм зохиол юм байна л да. Vivian буюу манай Julia Roberts болохоор тухайн үеийн нийгмийн олонхийг илэрхийлжсэн бол за Эдвард болохоор баян Wall Street-ийн хүний дүрийг цөөнхийг гаргах хэвээр. За ааш муутай их цантай ийм хүний дүрийг гаргах хэвээр байна. За киноны нэр нь 3000 гэдэг байсан. 3000 гэдэг нь юу байхгүй юу?
чи надад 7 хоногт хэдийг авах вэ гэсэн чинь $3,000 гэдэг байхгүй. Тэгээд тэр 3,000. За киноны төгсгөл биш үү те. Эдвард Вивинийг нөгөө анх тааралцсан гудамжиндаа үлдээгээд $3,000 газар шидчихэд яваад өгдөг ийм төгсгөлтэй байсан. Вивиан харин тэр мөнгөөр найзтайгаа хамт Диснейленд ороод зугаацаад хар тамхи хэтрүүлэн хэрэглээд үхчихдэг ийм зохиол байсан. Оо шээ юу ийсэн юм бэ? Аимшигын зохиол байсан. Харин зохиолын Дисней худалдаж авснаар зохиолыг өөрчилж одоо өнөөдрийн бидний сайн мэдих энэ кино болгож өөрчилсөн юм байна. Яста кино болгосон биз дээ тий. За кино дэлхийд даяар маш их нэр хүндтэй болсон. За ашигт сайн болсон. Амьдрах арга болохгүй буруу ажил хийж байсан хүн хэрхэн өөрчлөгдөж за өөр хүн болж байгааг харуулсан болохоор хүмүүст их таалагдсан болов уу гэж дүгнэлт байдаг юм байна. Бас гоё штэ тий. Буруу замаар явжсэн хүмүүс маань ингээд гэтээ зөв бодолтой. Тэгээд арга болохгүй л явж байгаа юм бүсгүй шүү дээ тий. За түүний өмсдөг улаан даашинз кино урлагийн түүхэнд хамгийн алдартай даашинзнуудын нэг болсон. За Жулия ч гэсэн энэ киногоор дэлхийн од болж чадсан. Энэ дүрээрээ дахин алтан бөмбөрцөг хүртэж байгаа. 2 жил дараалж штэ. Жүжигчин болоод 3-4 жил болж байгаа юм бүсгүй. За Оскар дахиад шилдэг эмэгтэй жүжигчнэрээ нэр дэвшиж байгаа. Одоо харин гол дүр дэвшиж байгаа байхгүй. За энэ жил түүнийг Оскар авах хэрэгтэй байсан гэдэг яриа зөндөө байдаг юм байна. За Холливуд ийм дүр тарин Оскар өгтөө бэлэн биш байсан гэдэг ийм аргаан явдаг юм билээ. Кэти Бейтс гэдэг жүжигчин авдаг санагдаж байна. За энэ киноноос болоод Жулия Робертсын инээмсэгэл гэдэг хэллэг бас одоо шинээр гарч ирсэн юм байна. Энэ нь болохоор их том инээмсэгэл гэсэн ийм санаатай. Хамаг шүтээ гаргаад ярзаатлаа юм гэсэн үг. За одоо Жулия маань Холливуудын хамгийн эрэлт хэрэгцээтэй жүжигчтэй нэг болсон. Супер хот. Цаашид ч гарах кинонд одоо өндөр үнээр тоглож кинонууд нь ч амжилттай болж эхэлсэн байна. Тэгэд маш их хөдөлмөрлөж маш их ажилладаг байсан. Зарим тохиолдолд 5 жилд 10 кинонд тоглодог байсан. Тэгмч зарим хүмүүс чинь 2-3 жилд нэгийг хийдэг шүү дээ. Гэтэл Жулия 5 жилд гэж 2 жилд нэг төсөлтөөр бол зоолттой ажилладаг байсан юм. Давхар кино зурагтай байх бол энэ хөндлөл юм байна тий. Тийм. Тэгэд чи ядардгүй мүү гэд. Эзэж ядардгүй мэд ажилладаг байсан. Гэхдээ тийм биш. Жулия маш их ядарч байсан юм. Ажлын ачаалаас гадна хэвлэлийнхэн түүнийг зүгээр байлгадаг. Сэтгэл зүйн хувьд маш ядарсан байсан гинэ. Түүнийг сэтгүүлчид ч бас мэдчихсэн бүр илүү дарамт үзүүлдэг. За юунаас болоод ингэ сэтгэл зүйн хэцүү байна вэ гэдэл та хувийн амьдралын судлал тэрийг мэдээллээл. Тэг ядж яхад нэг залуутай сүй тавьсан. Тэгээд хормоосоо хэдхэн хоногийн өмнө сүүгээ цуцалсан. Тэгсэн чинь энэ залуунд Жулиаг араар нь тавиад тэгээд сүүгээ цуцалчлаа. Жулия Робертс юу удахгүй бах сэтгэл зүйчдэр очдог болсон гэнэ гэл. Супер одын талаар мэдээллүүдийг папарацци энэ юунууд сэтгүүлчд яаж мэдээлдэг байлээ. Бүгдийг мэдээлдэг гэсэн. Стивен Спилбергтэй нэг кинонд ажилласан байхгүй хөг гээд энэ киноноос хойш энэ нэр нь дахиж ажиллаж чадахгүй байх энэ төр зохиож бичээд тест. Үнэхээр ядраатдаг байсан юм. Уг нь л сэтгүүлчдийн л ажил л да. Гэхдээ бас хэтрүүлчээд идэх талтай. Яг үнэ. Өөр нэг. Хувийн амьдрал бол хувийн амьдрал шүү дээ тий. Тийш бол ороод дим юм байна. За ядж байхад яар гихчээр Жулия Робертс Эрик ахтайгаа харилцаа нь модж эхэлсэн. Оо яагаад юм бэ? Ах нь энэ тэндээс янз бүрийн хов жив сонсож байна. За Жулия намайг өөрийг нь хүндэлдэггүй гэж хэлсэн байна лээ. Намайг үзэн яддаг гэж хэлсэн байлаа. Гэх мэттэй янз бүрийн хов ярианаас болоод хоорондоо баг холбогдохож билсэн гэнэ. За хөөхөн хүн киноноос хойш энэ байдалд бүрд орцсон. Зөвхөн хов живнээс болж байгаа юм биш юм байна. Эрик дүүдээ атаархаад байсан юм. За дүүгийнхээ энэ амжилтыг өөртөө салшгүй холбоотой гэж боддог байсан. Уг нь бол үнэлдэ анхныхаа дүрийг авч өгч байгаа. Нью-Йоркт хэцүү байсан шүү дээ, тий. Дүр болж чадахгүй. Тэгэхэд Эрик л дуудсан байхгүй. Магадгүй Жулия ахыгаа сангалтай сан дурдаг байж болох. Миний энэ амжилтын эхлэл бол миний ах юм шүү. Миний ахыг Эрик Робертс гэдэг та нар ингээ жоо магталж байгаа дутсан болов гэж би л хардж байгаа юм л та. За дээрэс нь буруу зүйлд ах нь их донтцсон байсан юм. Басуу. Харт юм. Ингээд энд тэнд янз бүрийн ярилцлага өгч эхэлсэн гэнэ. Тааста буруу салгаа яриа л.
Жулиагийн талаар муу мухай зүйлс, хувийн амьдралын талаар зүйлсийг ярьж өгсөн. За түүний сэтгэл зүг гэж авах юм байхгүй. Сэтгэлийн тэнх юм уу? Ядарч чаддгүй, ачаал авч чадахгүй гэж хэвээр бүр янз бүрийн юм ярьсан. Жулианы сонсоод бүр цочилд орж байгаа. Нөгөө хайртай ахын шүү дээ. Түүний хүн хэцүү үед нь хажууд нь байжсэн ах нь одоо ийм юм яриад байна гэдэг чинь ямар хэцүү байх вэ те. Гэтэ Жули Робертс ямар нэгэн хариу арга чи аваагүй юм байна. Ямар нэгэн одоо мэдээлэл хийгээгүй. Тэгээд юу таг дугаал өнгөрсөн юм байна. Байдлыг бүр дордуулах хүсээгүй гэсэн үг. За харин ахтайгаа харилцаагаа сайжруулад түүнийг донтолтоос нь аврах гэж хэдэн жилийн турш хичээсэн гэнэ. Хэцүү те. Хамгийн хайртай ахын шүү дээ. Ер нь Жули Робертсийн хувьд бол нөгөө нэг эрэгтэй хүнийг төсөөлж байгаа төсөөлөл нь хаваас нь хойш ах нь үлдсэн байхад чинь. Тийм шүү дээ. Мохоо юм аа. За гэтэл сүүл байдал бүрд орцсон гэнэ. Эрик хоёр дахь эхнэрээсээ салаад гэтэл салах болсон чинь эхнэрийнх нь өмгөөлөгчийн зардлыг Жули Робертс төлсөн юм. Тэгээд шүүхтэр очиод ялалт байгуулсан. Эрикийн мөнгөний талын аваа явчихж байгаа шүү дээ. Тэгсэн шүүхт тахимаас гарч ирээд Эрикст амар мохоо харилдаг гэнэ. Эднэр нийлж намайг ингэлээ. Жулиа намайг ингэлээ гэд. Жулианд би байгааг бол Жули Робертс нэг муу зөөгчлөгийг явж явах байсан шүү дээ. Энэ төр гэж. Айгу мохоо хэлж байгаа. Ер нь өөрөө л болохгүй байсан л да манай Эрик манаач. Эрик Робертс тийм. Гэтэл хүний ах хүн байж ч тийм ээ. Дүүг англи бол үнэхээр мохоо. Хин нэгэн заавал тэрэнд бүгдийг одоо боломж өгсөн ч гэсэн атгаад авч чадчих байгаа хүн байна, чадахгүй хүн байна. Тий. За Жули Робертс гэж дараа нь муухай юм яриад байгаа шүү дээ. Тэр болонд нь тэгээд хариу өгөхгүй хэвэрэл багтах юм. За ивент итгэж хэлцүүлээ. За тий. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Innovation ажиллаж байна. Тэгэхээр Innovation маань 100% Flash DLC-ийн 3 дугаар үе эхлүүллээ. Тэгэхээр та Innovation-ы Flash DLC-сээс кино үзэх болон за дурын кино багцаа идэвхжүүлэх болгондоо оноо цуглуулад Apple брэндийн ухаалаг төхөөрөмжүүд эзэн болох боломжтой ийм гоёромжшуул байна. За супер бэлгийн эзэд Budapest долоох CS Major болон Blackpink хамтлагийн Deadline тоглолтыг үзэх хос тасалбарын эзэн болох нэ. За ийм гоё боломж биш үү зөвхөн Innovation-с кино үзснийхээ төлөө шүү. За тэгээ удирдлагаа гартаа авах өдөр чинь 10 сарын 21-ний өдөр. За дэлгэрэнгүй мэдээллийг манайхан Innovation цэгийн вебсайтаас нь болон одоо Innovation-с одоо салбаруудаар эсвэл одоо аппликейшнаар шалгаад үзэж болно шүү. Лавлаад асууж болох юм шүү. За баярлалаа. Ийм гоё боломж байна. За баярлалаа. За Жулиа одоо аль хэдийн дэлхийн супер од болсон байгаа. Хөөрхөн хүүхэн киноны хөөрхөн хүүхэн шүү дээ тий. Тэгвэл зарим нэг нь түүнийг тийм ч хөөрхөн биш гэдэг. Янз бүрийн л үзэл бодол явдаг юм байна. Ингээд хоёр хуваагддаг гэсэн үг. За тэгвэл дэлхий дээр түүнийг хөөрхөн гэж боддог хүмүүс нь арай их байдаг юм байна. Тэрээр нийт 5 удаа хамгийн дур булаан бүсгүйгээр тодорснороо энэ рекордыг эзэмшдэг. 5 жил шүү дээ. Хамгийн сүүлийнх нь 2017 онд гэж боддоо. Оо, хизээч боохгүй байна гэдэг шиг 17 онд гэхээр сайхан гэсэн үг тийм ээ. За Жулиа маань 30 нас хүрээд шинэ сорилтууд, шинэ зүйлсийг хийж үзмээр санагддаг болсон гинэ. Тэр биедээ их анхаардаг болсон. Йог хийж, гүйж, бүжгэлдэг болсон юм байна. За тэдгээр шинэ зүйлсийн нэг нь телевизийн PBS гэх компани гэдэг. Тэдний тавьсан баримтат киноны төсөлд одоо оролцохоор зөвшөөрсөн байна. Тэгээд ирсэн юм биш. Байж л та. За тэдний эхний төсөл нь онгон байгальд Жулиа Робертс орангутантай хамт гэдэг ийм төсөл байсан. За энэ төслийнхээ хүрээнд тэрээр Борнео арал дээр очиод зэрлэг сармагчингуудын амьдралыг харуулах ёстой. Жулиад энэ төсөл маш их таалагдсан гэнэ. Тэгээд тэнцэн ингээд сармагчингуудтай байгаа тэднийг ингээд угжаар хааллаад бүр ингээд маш аз жаргалтай яж чад өөр амтан тайрдаг ч хэлэх үү. Тийм. Айгуу хөөрхөн ингээд аим хөөрхөн зураг юмуд нь байдаг шүү дээ, тий. Тийм. Тэгээд тэр чи өдөр зураг аваад оройн явах хэрэгтэй байсан чи үгүй би нэг хонно гэд. Тэгэд өөрхөн хүслээр болоо хоноод тийм чинь. Тэгээд ингээд бүр маш гоё төсөл байхгүй. Тэгсэн чинь гэртээ ирээд хэдэн хоногийн дараа өвдсөн. Бактери уу? Юунаас болоод бүүмэд. Бүр тэр дороо мяарад шууд эмнэлэгт очиод үзчих эмнэлэг юу болсон мэдээгүй. Өвчний шалтгааны нь олж мэддэг. Тэгэд үл мэдэх вирусээр халдварласан юм өвчин байна гэд ямар ч дархлагын зэрэг гэдэг юм уу тийм эмчилгээ хийгээд арай гэж нэг юм хөл дээрээ боссон байгаа. За харин энэ төслийнх нь дараагийн газар бол Монгол улс байна.
тэрээр Монголын нүүдэлчин амьдралыг за мөн онгон зэрлэг байгальд ирээд за ер нь морь тэгээд энэ зэрлэг адуу болох дахин амьдралыг харуулсан юм баримтат кино ихээр ирж байгаа. За яра энэ киног ер нь үзээрэй гэж хэлье. Амар хөөрхөн шүү дээ. Гоё кино. Дээл өмсцэн нэг хөөрхөн бүр. Тий. Хоёул олон юм яриад явах тий. YouTube дээр ер нь байж байгаа цаг гараа 5 хуваацсан байлээ. За үнэ цаана тэр чинь гэр өрнө хөөрхөн тэр чинь. За энэ үнэ цаагаа дуусчлаа гэсэн чинь жоохон юм гарцсан Харин тийм. дууссан шүү дээ тааш тэрийг. За энэ бол 1999 он байсан. За 99 онд Жулиагийн тоглосон 2 ч кино супер хит болсон. За Notting Hill болоод Runaway Bride гэдэг нэртэй. За би Notting Hill-ийг бол кино түүхээр ярьсан байгаа. Яг тэр надад маш гүн сэтгэл үлдээсэн кино болохоор би сонгож авч ярьсан. Энд дээр болохоор чи хичнээн хот байлаа гэд ер нь энгийн даруй байх нь зүг юм аа. Тэгээд чи хичнээн энгийн даруй залуу байлаа гэд игэл залуу байлаа гэд тэр хот хүнтэй ч гэсэн хайр сэтгэлтэй болж болно гэдгийг аюу гой харуулсан. Гэгэл кино байхгүй. Энэ хоёр байран солигдсон бол тэр кино нэг сонирхолтой болохгүй байх. Эмэгтэй нод байсан болохоор амар сонирхолтой болсон байхгүй. Хөрх хүүхний өшөө хаалтын анги юм шиг л биш үү? За. За цаашаа түүний амжилт бол нэлээд бүр дээшилцээ. Ocean's 11, Mona Lisa-гийн нэмсгэл, Closer гэдэг мундаг кинонууд тоглосон. За харин 2001 онд тэрээр жүжигчин бүрийн бүрэлдэл болсон Оскарын шагналыг Эрен Брокович гэдэг киногоор хүртэж чадсан байна. Энэ болохоор том компани эсрэг тэмцэж байгаа нэг хуулийн фирмийн ажилтны ийм бодит түүхээс сэтгүүлсэн ийм кино юм. Манай хүн энэ киноноос $20 сая цалин авсан. Кино урлагийн төвхөнд эмэгтэй хүн анх удаа ийм их цалин авч байгаа нь энэ юм. Тэгэхээр ямар хэрэлт хэрэгцээтэй жүжигчин болсон бэ гэдгийг эндээс харж байна. За цаашдаа ч түүний цалин өснө. Mona Lisa-гаас 25-ыг авдаг санагдаад байна. Амар байцтай тий. Чи 2000-аад оны үе гэдэг чинь. Харин тий. Амар олон кино бөгөөд бишээ гэд явж исэн хүн. Тий штэ тий. За энэ хүүхэнд гэж нэг онцлог байна. Тогсон кино болгоноосоо баг хайр дурлалтай авчирдаг. Тийм үү? За арайч бүгд биш л те. Ямар ч 4-5 тохиолдол байгаа юм. За Liam Neeson гэдэг байгаа юм. За дараа нь country дуучин байгаа юм. Тэр тэгээ бас юун дээр кино талбай дээр танилцсан. Matthew Perry байгаа юм. Friends дээр танилцсан гэдэг. Их мэтчлээ юм ингээл дурлал яваад байдаг. Маш дурламжтай юм. Тэгээ дурлахаар хүчтэй дурладаг. Тэгээд маш хүчтэй дурлалчаар хэдхэн жил болоод ингээд тэр ингээд сарничдаг тийм талтай юм шиг байна. За харин тэрээр өмнө нэг удаа сүй тавиад нэг удаа гэрлээд ингэсний эцэст 2002 онд насны хайраа олсон гинэ. Daniel Moder гэдэг нэртэй зурглаач залуутай танилцсан байна. За тэдний хайрын түүх харин их яригтай муугаагаар эхэлсэн. Daniel-ын тухайн үед их нэртэй байсан юм. Тэгээд Julia Roberts-тай учраад учир уруулаад янз бүр болсныхаа дараа эхнэрээсээ салах өргөдлөө өгсөн. Тэгээд эхнэр нь тэгээд мэдээж юу гэж амархан тавиад явуулчих. Шүүхтэлсэн. Тэгтэн харин Julia Roberts мөнгө өгсөн тэр гэдэг зөр ховч юу байдаг юм. Салгаа суудсан юм байна л та. Яг тийм л юм бол. Ямар ч гэсэн хосууд учраа олсон баг. За 2002 онд насны хайртайгаа учирсан гэж байна. За гэтэл тэгвэл 2002 оны 101 өдөр Julia дотны гэсэн бүх хүмүүсээ гэртээ оройн зог барья гэж дуудсан гэнэ. За тэнд бүхэл хайртай хүмүүс нь за бүс найзууд нэрсэн ба. За George Clooney, Jennifer Aniston гэдэг бас найзууд нэг Brad Pitt байдаг ч л. За хүмүүс хоолоо идээд дуусах үед Julia нэг л жогтой энийгээд байсан гинэ. Инээмсэглээд байж. За хоолны дараа галтнаадан болж солиот буудуулаад гэрэлт зулөргөөд их л хөвгөлтцгөөж байсан гинэ. Зочтон ч гэсэн за одоо л сайх уухандэ гэж байжсэн чи харин Julia удалгүй өрөөндөө орчоод гарч ирсэн. За гарч ирэхдээ маш гоё даашинцтай. Тэгээд найз залуутайгаа хамт гарч ирсэн. Тэгээд хос маань зочтойхоо өмнө ирээд найз залуу нөвдөх сөгдөд. Надтай гэрлээч гэж гуйсан баг. За ингээд энэ хоёр сүү тавьж байгаа юм. За тэгвэл тэдний хормон 30 минутын дараа болсон гинэ. Шот тэр өдрөө сүү тавиал тэгээ шот хормоо хийсэн. Тэр өдрийг бүр мартагчгүй сайхан байсан гэж дурсдаг юм байлээ. За хормоо хийснээсээ жилийн дараа Ocean's 11 киноны үргэлжлэл болох Ocean's 12 гэдэг киноны зураг авалтын үеэр
Жулия нэгэн гайхалтай мэдээ олцсон гинэ. Тэр жирэмсэн болсон байсан. За хүү охин ихэр хүүхэд тээж байгаагаа мэдсэн байгаа юм. Энэ үед Жулия 40 настай байсан. За эмчнэр түүнийг маш болгоомжтой байгааг анхааруулдаг. За төрж чадахгүй байх гэж одоо нэлийн сэрэмжлүүлдэг байсан юм. Ядарч болохгүй эвтрийн дэглэм байр гэдэг. Тэгээд тэр Ocean's 12-ын кино зураг авалт юу нэлийн хүндтэй болсон юм байна. 40 наснда ихэр хүүхэд төрүүлнэ гэдэг бол ер нь нэлийн хүнд гэсэн үг шүү дээ, тийм ээ. За харин жилийн дараа Julia Roberts хоёр хөөрхөн ихэр хүүхдээ үлгээтж агсан байна. 40-дээ төрж чадахгүй гэдсэн юм чинь 3 жилийн дараа дахиад нэг хүү Ямар хөөрх юм бэ? төрүүлсэн байна. За ингээд их дурламтгай энэ бүсгүй маань одоо нөхөртөөгөө одоо голтлон байгаа. Одоо тавлаа аз жаргалтай амьдран сууж байгаа юм байна. За нөө ахыхын талаар нэг мэдээ хүрэхэд сүүлд 2024 онд Эрик Жулиагаас албан ёсоор уучлалгүйсэн хэвлэлээр би их маанаг амтан. Тэр үед би мансууруулах бодсны одоо донтолтоос болоод тийм муухай зүйлсүүд хэлсэн. Үнэхээр их харамсаж байна гэдэг Жулиагаас уучлалгүйсэн. За одоо дүүтэйгээ харилцаагаа сэргээх тал дээр ажиллаж байгаа гэж яриа өгсөн юм байна. За харин Julia Roberts түүнийг хүлээж аваагүй. Эрик нэг ном гаргаж байгаа. За тэрнийхээ борлуулалтыг өсгөх гэж л ийм зүйлс ярьж байгаа юм гэж хэлсэн байна. Уучлахгүй гэж хэлсэн байна. Тэгээ би энэ хоёрыг эвлэрсэн байгаасаа гэж би зохиолоо бичиж явахдаа айгүй хүссэн. Харин тийм ээ. Ийм гоё ах дүүстэй тийм зовлонг туулж гарч ирээд би юуныг ингэж өргөж өдий зэрэгт хүрцгээчээд одоо ийм байдалтай байцгааж байгаа нь үнэхээр тийм харамсмаар санагдаад байгаа. Харин тийм ягаад эвлэрчж болдгоо ямар олон хамаатан садан байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Одоо тийм гуруулал байгаа шүү дээ. Тийм. Тэгэд аль талаас нь бодсон ч айгүй харамсалтай. Нэг нь харт амгнаас болоод тийм хэлсэн бол харамсалтай. Ахыгаа сайн дурсаагүй бол харамсалтай. Одоо юу гэдгийг те ахын дүүдээ атаархаад байсан бол бас л харамсалтай. Үнэхээр тийм хэцүү одоо юу байгаа юм л та. Дээрээс нэг тэр папарацци янз бүрийн юмнууд дэгсдүүлсэн давсалсан юмнууд ч ингээ бүр шарх болгоод үлдээчлээ л дээ. Ер нь бол энэ шар мэдээ иймэрхүү юмнууд ингээ хүний сэтгэл зүй тийм хүчтэй нөлөөлдөг гэдгийг мэдэхгүй л ингээ бичээл өгдөг те хангалттай юм гээл. Яг тийм. Тэрэн дээрс манай сэтгүүлч ч гэсэн одоо бас зүйтэй баймаар байна. Хүний амьдрал, хувийн амьдрал бол хувийн амьдрал шүү дээ те. За баярлалаа. Утгагүй энэ хоёр мантай сайхан уучраа болоод найрамдаад сайхан төвөрлөлт болтугай тийм ээ. Болтугай. За баярлалаа танилаа. Баярлалаа. Ер нь кино түүхээр мань орж байгаа энэ хүмүүсийн амьдралын түүхийг харахаар дандаа л ингээл хэцүү байсан бүлийдүүлж исэн маш хэцүү амьдралаас бүр Монголд байгаа Ибот хоёр ярин эртлэл ингээл амьдрахын да үнэхээр гоё гайхалтай гэгээлэг түүх байлаа. Баярлалаа. За баярлалаа. За шинжлэх ухаан таны мэдхүү од мөндөр сувг үзэг сонсогчдод кино түүх нэвтрүүлгийн өргөлөө та бүх нэвтрүүлгийн YouTube-ийн од мөндөр сувг NTV телевиз од мөндөр радио 83.3 107 гэсэн хост төлгөөнөөр хүлээв сонслоо. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрэтэ түлээ шүү. За мөн Innovation компани дэмжиж ажиллалаа. За инх бат байлаа. Баярлалаа. Баярлалаа зөвлөө. За. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаа Агшлын банкны дансгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.